ажлын өдөр ажлаа амжуулна гэж гараал ажил гоё бүтвэл өнөөдөр ямар гоё өдөр вэ гээл те. Тэгэл нэг жоохон төгжрөл жоохон очир стрессжүүл тэр чигээр стресстэй нөө савлгаа өндөртэй байдаг учраас ер нь юунд илүү очих уу гэдгээ бас жоохон төлөвлөж ивэл их зүгээр байдаг шүү заяа. За тэгээ өнгө бол цагаан өнгө байхаа нэ. За хоёр дахь өдөр болохоор ангараг гаргийн нөлөө өндөр буюу улаан өнгө, улбар шар өнгө илүү их давмгаалдаг, илүү их хүчтэй байдаг. За чулуунаас анар, за тэгээ карналин чулуу, улаан хавш тий. За тэгээ нөгөө юу лээ? Гарнат илүү. Тэгээ тиймэрхүү одоо тийм улаан хүчтэй чулуунууд илүү нөлөөлдөг. Хүний хүчийг өгч идэг. Тэгээ хоёр дахь өдөр ер нь яадаг вүлээ та хэд? Муу өдөр өстэй нэр ажил эхлүүлэхгүй нэрмэл дээ. Уг нь бол хүний нөгөө ангараг гарагч нөгөө эрч хүч дайчин арга штэ. Эрэгтэйлэг энергийг нэгсэндээ эрэгтэй эмэгтэй энерги бидний дотоодод байгаа. Эрэгтэй энерги эрч хүч дайчин байдал. Зориг. Одоо ингээд турыг л турж чадахгүй дасгал хөдөлгөөн хийх гээл эхэлж чадахгүй бол хоёр дахь өдөр эхэлцээ юу. Хоёр дахь өдөр эхэлсэн бол тэгээ тэр чигээрээ явчихна. Фитнес гараад гүйж мөх гээл ерөөсөө болохгүй бол хоёр дахь өдөр гараал тавьчих заяа. Тэгэхээр нөө хоёр дахь өдөр тийм эрч хүчтэй дайчин байдаг. Зориг ихтэй байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг яг тийм эр зоригийн ч юм уу те одоо биеийн хүч айгуу тийм эрч хүчтэй болсон байдаг. Тэгэхээр хоёр дахь өдрийг юу ч хийхгүй гэртээ өнгөрөөхнөөс хайран байгааз. Тэгээд нэг комент бичсэн байсан байхгүй би яг 9 гаргийн чулуу тайлбарлаж хахад хоёр дахь өдөр Чингис хаан одоо нөгөө дайндаа яг мордохдоо хоёр дахь өдөр сонгодог гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи яаж вэ? Нөгөө цэргүүдийнх нь те дотоод эрч хүч гал мал насцсан хүү хаа болцсон багтан дандаа аян замдаа мортдог гэсэн. Дүнгүүд монголчууд юу гэдэг вүлээ? Хоёр дахь өдөр хол замд явах мó гэдэг те. Тэгэхээр нөгөө хоёр дахь өдөр чи өөрөө гал эрчимтэй өдөр ахгүй. Дээр үед бол морь малчин тийм нөгөө одоо бол онгоцоор машинаар явж байгаа. Онгоц машин маань төмөр мохот байхгүй. Тэгэхээр гал төмөр хоёр зөрчилддөг. Тийм учраас одоо бол яг хоёр хол замд явахдаа ер нь бол болгоомжтой явахгүй бол төмөр мохот буюу одоо гал төмөр хоёрын энергийг л зөрчилдүүлэхгүй гэж үзэж байгаа. Дээр үед бол морь малаараа явж исэн учраас төмөр мохот гэсэн юм байхгүй. Тэр ирч хүч дотоод дайчин байдлаараа дайрдаг байсан байна шүү дээ тий. За тэгээ хоёр дахь өдөр тийм улаан өнгө, улбар шар өнгө тэгээ ер нь ийм биеийн хүчний ажилд ер нь хийвэл хүмүүс айгүй ирч хүчтэй байна. За 3 дахь өдөр болохоор буд гаргийн нөлөө өндөр өдөр гэдэг. Ногоо өнгө илүү давмгайлж идэг. Хүний хэл ярианы хөгжил, сурах, боловсрох, оюун ухаан, тархины хөгжилд маш сайн байдаг. Тэгэхээр ялангуяа элчингийн ярилцлага, ажлын ярилцлага, сургаалт эдэр хийх гэж байгаа бол 3 дахь өдөр сонгол маш үр дүнтэй гэсэн. Нэгсэндээ тухайн хүний ярьж байгаа хэл ярианы хөгжил маш сайн байна. Буд гариг өдөртж байгаа учраас сонсч хүлээж авч байгаа хүний тэр тархины хөгжил маш сайн байна. Анхааралтай сонсно, анхаарал төвлөрөл. Тэгээ том гэрээ байгуулах, тий одоо юу гэдэг байр одоо зархаж байгаа. Тэгээ 3 дахь өдөр нөгөө гэрээгээ хийх. Одоо нөгөө байран зарлаа гэхэд зуучууд маань 3 дахь өдөр гэрээгээ хийдэг. Эдэргээд ингээд төлөвлөгөө гаргуулж авч ирсэн. Тэгээд энийг би бас нөгөө өөр дээрээ туршиж үзчихсэн аахгүй. Манай хүүчин яг түрүү жил илүү нэг элчингийн ярилцлаганд Америкийн виз нэгсэг гарахгүй болсон шүү дээ. Тэгээд нэг харсан чи хараа Аз 3 дахь өдөр таарсан байсан. Тэгээд би ямар гоё 3 дахь өдөр юм гээд. Тэгээд би өглөө эрт очиод зогсож чад манай хүү яж хат ороод нэлээ удахад тэр одоо элчингийн ярилцлагаас гарч байгаа бараг 80% цэгэр тасалбар авч гарч ирчихсэн. Ерөөсөө ингээд ихэнхэн виз авсан. Тэгэхээр чи нөгөө хүмүүсийн ингээ ярих, тэр хүмүүсийн сонсох, хүлээж авах тэр энерги нь айгу сайн байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээ тиймэрхүү юм зам 3 дахь өдөр тааруулвал яах нь гоё яах нь шүү дээ тий. За тэгээд буд гаргийн чулуу болохоор нөгөө юу тунгалаг болор гэдэг нэг чулуу байдаг шүү дээ манайхаа. Ийм усан юм өнгөтэй. Тийм тунгалаг болор чулууг ер нь бол сонгол тэр өөрөө буд гаргийн чулуу байхгүй. Оюун ухааны чулуу гэдэг. За тэгээд оюун ухаан, мэрэгэн ухааны чулуу. Өөр бас зөндөө чулуунууд байгаа. Нэтээс эдэр та чулууны юг бас хараад аваарай. 4 дахь өдөр болохоор цэнхэр хөх өнгө илүү их давмгаалдаг буюу бархас бод гариг. За бархас бод гариг өөрөө яадгүй гэхээр та хэд маань мэдж байгаа те. Одоо манай энэ гаригийн хамгийн том гариг, хийн гариг. Тэгээд дээрэс нь
их дэлхийн хамгаалагч гар гэж нэрлэдэг. Дэлхийн татах хүчнээс 2.5 дахин их хүчит одоо таталцлын хууль нь хүчтэй байдаг учраас таталцал нь одоо сансар окторгоогоор явж байгаа тэр нөгөө тэнмэл солир молир эдрийг дэлхий рүү ирүүлэхгүй өөрлөгөө илүү татчихдаг учраас ер нь бол ихтлгийн маань одоо хэдэн тэрбум жил тэ Бархас сод гаргийнхан бас тэ нөмөр нөөлгөнд бас байгаад ахна штэ. Тэгээд тийм учраас дөрөвт өдөр юм хамгаалтын эрэг илүү итгэвчжүүдэг. Тэгээ Бархас гарагч өөрөө амжилт, аз, эд баялаг, мөнгөний энерги илэрхийлдэг гараг байхгүй. Тэгэхээр нөө хүмүүс дөрөвт өдөр хумсаа аваад итгэхдээ мөнгөтэй болно гэдэг. Тэр чинь нөгөө мөнгөний энерги итгэж байгаа учраас бас бодол санаагаараа тий. Тэгээс хомс гэдэг үгээс нөгөө хүн чинь эрг шинэ энерги хүлээж авахын тулд мэдээж өөрийнх нь нэг сөрөг зүйлийг одоо тавьж явуулдаг. Гэрээсээ ч гэсэн ер нь нэг том хэрэглэхгүй одоо гэрт байгаа бүх тавилга нэг юм энергийн долгио ялгаруулж идэг. Нэг юм аваад гарахад тэнд шинэ энерги орон зай үүсгэхэд гаднаас орж ирэх энергийн зайг үүсгдэг гэж ярьдаг шүү дээ тий. За тэгээ дөрөвт өдрөөр бол мөнгөтэй холбоотой. Одоо дэлгүүр дөрөвт өдөр та идэгсэл ер нь бол өмнөхөөс их мөнгө өрнө гэсэн үг. Тэгээд эсвэл төрийн албан байгууллагатай ажилладаг төрийн албан хаагч нар эдгээр хурал зөвлөгөө эдгээр хийхэд дөрөвт өдөр их тохиромжтой байдаг. Яг гэвэл дөрөвт өдөр одоо тэр өдөртөгч хүний үгийг хүлээж авах одоо нэгсэндээ энерги нь яг гоё бүрэлддэг гэсэн үг. Одоо та хэд маань байгууллага ажилуулдаг бол хурал мурлаа дөрөвт өдөр хийгээд хөх хөнгийн хувцас өмсчөөд ажилчдынхаа өмнө за ингэ шүү манайхан тгий шүү гэхэд айгүй сайн одоо үгэж хүлээж авах нь шүү дээ тий. За тэгээд чулуу нь болохоор юу одоо цитрин гэдэг мөнгөний чулуу байдаг. Тий мөнгөний чулууг бас тэр өдөр гоё зөөж явж болох нь. За эд баялаг мөнгөтэй холбоотой дом манифест хийж болох нь. За хүнээс одоо мөнгө төгрөгөө эдэр авах гээд авч чадахгүй бол дөрөвдүгээр өдөр эдэр тэр зан үйл дөрөвдүгээр өдөр ер нь тэр өөрлөгөө одоо мөнгө татах тиймэрхүү зүйлийг хийж болох нь шүү заяа. Тэгээд төрийн албан хаагч нарын ажил мажил одоо хөөцөлдөг ч юм уу дотоод хурал зөвлөгөө байвал их зүгээр тод хөх тийм тод цэнхэр гүн өнгө гэсэн үг. За 5 дахь өдөр болохоор хайрын гэр бүлийн өдөр байдаг. Сугар гараг илүү одоо бид нар л өрчих энерги одоо гийж идэг. За тэгэхээр өнгө болвол ийм гоё завсрын гоё нэг хайрын өнгөнүүд эд ч тий нийл ягаан, бүдэг ягаан, цагаан тэргээд зөөлөн өнгөнүүд. Тэгээд 5 дахь өдөр ер нь бол эмгтээлэг энерги илүү итгэвчжээдэг. Өсч ормоор ч юм шиг, өсөө тариулмаар ч юм шиг тий гоё ганган хувц авмаар ч юм шиг, дэлгүүр хийсмээр ч юм шиг, найс нөхөдтэйгөө уулзмаар ч юм шиг тий. Тэгээ хосуудас хоорондоо гоё болзоо гэр бүлээр хамт байвал илүү юм гэр бүлийн дотоод хайрын энерги их итгэвчжээдэг гэсэн үг. Тий. Тэгээд нөгөө ягаан болор чулуу одоо нөгөө сугар гаргийн чулуунуудыг бас саран чулуу орно, эмгтээлэг энергийн карналин чулуу орно. За бас мөнгө итгэвчдэг. Эд баялаг мөнгөний энерги итгэвчдэг. За хагасаа өдөр санчир гаргийн нөлөө илүү өндөр байдаг буюу санчир гарагч ямар гараг вэ? Үүлийн үрийн гараг гэдэг шүү дээ тий. Хатуу чанга бидний сурах ёстой эдэргээл тий. Тэр хагасаа өдөр ер нь бол хар өнгийн хувц өмсөл их зүгээр идэг. Хамгаалах өнгө гэхгүй хар өнгө чинь. Тэгэхээр болж игэл олонний дунд байхгүй байвал их зүгээр. Бусад хэн нэгэн үнтэй сэтгэлийн углуургын үг ярилцахгүй байвал их чухал. Яг гэвэл одоо тэр өдөр хүний дотоод сэтгэл буюу тэр нөгөө карма үеийн үрийн энерги илүү итгэвчсэн байдаг учраас нөгөө хүнийхэн одоо зүрхэн тусуу гэлэх ч юм уу, гомдоох ч юм уу, те зөрчилтөө үүсэх ч юм уу, эмзэг айгүй тийм эмзэг үе болсон байдаг гэсэн. Тэгэхээр энэ өдөр ер нь болж игэл гэртээ өөрийгөө бясалгасан, гэрээ цэвэрлсэн цэвэрлэгийн өдөр. Хагасаа өдөр гэртээ их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өөртөө энергийн засал хийх хэрэгтэй. Тэн дээрх бүх одоо нөгөө хэрэггүй зураг, мураг, мэйл, хаяг одоо юу гэдгийг те тэд нар мэдрээгээ одоо нөгөө цэвэрлэх тийм энерги итгэвчдэг гэсэн. Маш гоё цэвэрлчгээд нөгөө хаалгаар их янз бүрийн гой энергиуд орж ирдэг. Сөрөг энерги янз бүрийн зүйлээс болоод босгон дээр бас чагтууд айгүй их үүссэн байдаг. Чагт байдаг учраас тэрийг
лимон ингээд дундуур нь зүсэж хагаад шаахан шахаж байгаа зүгээр лимоноор ингээд юмаа сайхан цэвэрлжэл лимоны шүүсээр ингээд босгоод ингээд үрээд гараа зэ. Хагасаа өдөр ер нь тэгээд дийлэх зүгээр өгдөө шүү. Тэгээ сайхан давстай байнтай усанд хэвтэх хөлөө бас байнтай усанд яах арх бас нөгөө сөрөг юм аягүй устгадаг. Тийм учраас усанд орсныхан дараа ингээд ягаад тэр өдрөө гоё усанд орохгүй маргааш өглөө нь усанд орчиж болно. Тэгэхээр нөгөө тэр сөрөг одоо гадны зүйлүүдийг аягүй сайн өргөж цэвэрлж өгдөг байхгүй. За бүтэнсэ өдөр Sunday гэдэг те нар илүү их итгэвчээдэг, нар эрчим хүч энерги буюу бидний дотоод гал буюу кундалиниг илүү их сэрэж идэг. Улаан, улбар шар өнгө, цагаан өнгийн хувцас өмсвөл илүү хүчтэй гоё харагддаг. Одоо тэнд сууж байгаа улаан палачтай аягүй хүчтэй харагдаад байна та нарт. Өнөөдөр бүтэнсэ өдөр те. За нийл ягаан өнгө бас орно шүү. Энд гоё нийл ягаан хувцастай те. За тэгээд бүтэнсэ өдөр яадаг вүлээ? Нэг сайхан амран даган бол босоол зүгээр хамаг юмаа сэвэрлээл нөгөө боо ирч хүч орцсон байдаг чи нөгөө дотоод гал нь ассан боо ирч хүчтэй юу амрах бар гэрээ цэвэрлж мөрлөө эргүүлж тойруулаад тавьсан байдаг шүү дээ. Тэгээ гэр бүлийн нөгөө аз жаргалын өдөр учраас гэр бүлээрээ байх ирч хүчтэй юм дайчин байдаг. Тэгээ өөрийгөө бусдад одоо илэрхийлэх хэдэр тийм нөгөө алтар нэр хүнд карьер эдрээ зүйлөө бүтэнсэ өдөр хийвлэх зүгээр байдаг. Өөртөө гой гойд ажлын төлөвлөгөө байгаа бол тэр өдөр те. За ингээд 7 хоног гой төлөвлөгөөгөө гаргаж байгаарай зэ. Тэгэл за би 2 дахь өдөр за фитнестэй 2 дахь өдөр явж эхлэе да гэлтэй.